Баянгорын аймгийн ерөнхий боловсролын эрдэм сургуульд сурагчдынхаа сурч боловсрох, багш ажилчдынхаа ажиллах, хөгжих таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор дараах ажил арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлж байна. Үүнд анги кабинетуудынхаа ширээ сандал, самбар зэргийг стандартад нийцсэн орчин үеийн шаардлагыг хангах хувь байдлаар нийт анги кабинетынхаа 80-аас 90%-ийг сольж шинжилээд байна. За манай сургууль нь ерөнхийдөө анги кабинетууд маань орчин үеийн одоо ийм шаардлагад нийцсэн гүйдэг самбаруудтай болсон байгаа. Одоо ихэнх ангидаа энэ гүйдэг самбаруудыг тавьсан байгаа. Мөн одоо энэ гүйдэг самбар маань ямар ач холбогдолтой вэ гэхээр макса буюу нэг ухаалаг дэлгэцэн ингээд цаана байрлуулждаг. Эндээс одоо хүүхдүүдтэй үзүүлж харуулах зүйлүүд багшийн одоо хамгийн том хэрэглэгдэхүүний нэг бол одоо энэ макса. Тэгээд энэ самбар маань одоо гүйдэг ингээд самбар орчин ганц сайтай. Тэгээд энэ хүүхдүүдтэй багш нарт одоо ажиллахад бол хамгийн боломжтой ийм болгосон байгаа. Одоо ер нь ихэнх ангиудаа 91-70-аас 80 орчим хувьд нь бол ангиуд бүгд ийм одоо максад гүйдэг самбараар томилогдсон байгаа.